Toyota Sales Mongolia компани нь автомашины механикч мэргэжлэр мэргэжил эзэмшиж буй оюутан залуус авто засварын боловсон хүчийг дэмжих зорилгоор Toyota техникийн сургалтын хөтөлбөрийг Налах дүүрэгдэх Политехник коллежид батламжлах ёслолын үйл ажиллагаа 5 гарагт болж өнгөрлөө. Энэхүү сургалтын хөтөлбөр нь Японы Toyota Motors корпорациас хэрэгжүүлдэг дэлхийн хэмжээний хөтөлбөр юм а. Хөтөлбөрийн хүрээнд автомашины бүтэц үйл ажиллагаа, автомашины хөлгүүр гэх мэт онлайн сургалтаас гадна практик хичээлийн хэрэглэгдэхүүн болгон Cruise маркийн автомашин дагалдах багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийг бэлгэлжээ. Toyota компани TD хөтөлбөр нь Японы Toyota Motor корпорациас хэрэгжүүлдэг дэлхийн хэмжээний хөтөлбөр бөгөөд автомеханикчдыг сургадаг хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг манай компани 1990 оноос эхлэн олон улсад хэрэгжүүлж эхэлсэн. Одоо дэлхийн 50 орчим орны 500 гаруй боловсролын байгууллагад үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ сургалтын хөтөлбөрийн хүрээнд тухайн бүс нутагт автын салбарт ажиллаж сурч байгаа боловсон хүчний мэдлэг ур чадварыг дэмжих, сайжруулах үндсэн зорилготой. Анх TD хөтөлбөрийг Toyota Motor корпорац компани өөрсдөө зохион байгуулдаг байсан бол одоо хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тухайн улс орны дистрибьютор компаниуд маань өөрсдөө удирдан зохион байгуулж явуулдаг болсон. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өмнө хэрэгжүүлсэн сургуулиуд одоо хэрэгжүүлж байгаа Налах дүүргийн Политехник коллежийн сурагчдаас гадна багш сурган хүмүүжүүлэгч нартаа зориулан Toyota-гийн үндсэн техник арга барил дээр тулгуурлан сургалт явуулахаар төлөвлөж байна. Энэхүү сургалтыг явуулах практик хичээлийн хэрэглэгдэхүүн болгож бид бүхэн Монгол өргөн хэрэглэгдэж байгаа хайбрид технологийн Cruise маркийн автомашиныг бэлэглэж байна. Мөн тухайн Cruise маркийн автомашин дээр ажилбар гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгслийг дагалдуулж байна. Энэхүү сургалтын хөтөлбөрийн үр дүнд багш нар маань ирээдүйд бие даасан өөрсдөө Toyota-гийн техникийн сургалтын программыг явуулах ийм боломжийг эрэлхийлж байна. Та бүхний мэдэж байгаачлан Монгол улсад маш олон хүмүүс Toyota маркийн автомашиныг хэрэглэдэг. Монголд явж байгаа автомашинуудын 80 орчим хувь нь Toyota маркийн автомашин байдаг. Тэдгээр автомашинуудыг засдаг, засвар үйлчилгээний газарт ажиллаж байгаа боловсон хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, чадваржуулах, тэр дундаа аюулгүй байдлыг нэгдүгээрт тавихад үйлдвэрлэгч орны хувьд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар засвар үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа, сурч байгаа оюутан сурагчдын хувьд зөв мэдлэгтэй болох, цаашлаад ирээдүйд Toyota компани бүхий л нэгж салбар компаниудад ажиллах боломж бүрдэх юм а. За Налах дүүрэгдэх Политехник коллежийн өдгөө 71 дэх жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Түлш эрчим хүч, геолог, уул уурхайн салбарт мэргэжтэй ажилтан бэлтгэдэг сургууль байгаа. За өнөөдөр бол 1000 орчим оюутантай 100 гаруй багш ажиллагчтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. За өнөөдөр бол бид нэр Toyota Sales Mongolia компанитай хамтраад TT хөтөлбөрийг хэрэгжүүлэх нээлттэй үйл ажиллагаа болж байна. За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бид нар бол багш нарыгаа шинэ технологи дээр сургах, сурагчдаа одоо дэвшлэлт технологи эзэмшүүлэх, за сургалтын орчин нөхцөлөө сайжруулах гэдэг зөвхөн сургуулийн үйл биш, Монголын мэргэжлийн боловсролын салбарт хувь нэмээр оруулсан юм томоохон ажил болж байна гэж харж байна. За мөн зөвхөн автын засвар гэхгүй бусад мэргэжлийн ангууд энэ Toyota Sales Mongolia-гийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөр болоод 5S-ийн зарчим, ажлын байрны эмх зэгцгээд олон үйл ажиллагаанд бусад мэргэжлийн багш нар суралцагчид маань суралцах юм боломжууд бүрдэх юм а гэж харж байгаа. За Toyota Mongolia Sales компанитай одоо хамтарч ажиллахын хувьд ер нь оюутнуудын маань автомашины одоо засварлах, онцлох тал дээр бол ер нь нэлээд дэвшилтэд технологиуд дээр ер нь тулгуурлаж ажилладаг. Сургалтын хэлбэрийг манай сургууль дээр яг одоо бас ашиглах тал дээр бид нэр бас нэлээд ахицтай гарна гэж одоо бодож байна. Toyota Sales Mongolia компани нь энэ хөтөлбөрийг өмнө нь шинжлэх ухааны технологийн сургуулийн харьяа механик тээврийн сургуульд хэрэгжүүлэхээр батламжилж байсан бол Налах дүүрэгдэх Политехник коллеж нь энэхүү албан ёсоор Toyota техникийн сургалтын хөтөлбөртэй 2 дахь сургууль болж байна. Toyota техникийн сургалтын хөтөлбөр нь Монгол улсад автомашины засвар үйлчилгээний ур чадваруудыг эзэмшсэн, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд томоохон дэмжлэг болоо зогсохгүй, мэргэжлийн аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьдаг, шилдэг механикч болгон төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулах хөтөлбөр юм а.